Нэг зориггүй хүн бусдын зорилгын төлөө одоо энерги зарцуулдаг гэж ярьдаг. Яг тийм. Хэрвээ та зориггүй ямар нэгэн зүйлийн төлөө зориод өөрийнхөө төлөө тэр цаг хугацаагаа зарцуулахгүй бол бусдын зорилгыг, бусдын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллаж амьдрна гэсэн үг. За би ахаад жишээ авъя. Одоо англи хэл сурах гэж байгаа хүн өдөрт 100% хийжлэнгээ те өдөрт 3-4 цагийг зарцуулаа явж байна. Тэр хүн хин нэг найзтайгаа уулзаж кофе уух, дими ярих, тоглох ч гэсэн үүднүүдэд бүгдэнд нь татгалцсан. Яагаад гэвэл тэр хүн англи хэл сурах зорилготой байгаа. Гэвчтэн зорилго одоо төвтэй одоо карьераа хөөж байгаа хүмүүс найз нөхдөдгүй болсон байдаг. Яагаад гэвэл хийх зүйл нь тодорхой маш их байгаа учраас түүнийхээ төлөө явдаг. Тэглэж хурдан амжилтанд хүрч чаддаг. Тэр зорилгоо маш сайн тодорхойлоод түүнийхээ төлөө алхам хийгээд өөрийгөө завгүй байлгаад амжилтанд хүрээрэй гэж хүсэж байна.